Сайн мэцхан уу? CBA Voice төлбөрийн энэ удаагийн дугаарт бид эхлэн модох бүртгэлийн програм хангамж болон түүнтэй холбоотой асуудлын талаар ярилцгаар Smart Logic компанийн захирал анх хоёрыг урьж ирүүлээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ өдөр минь төргий. Эхлэн модох бүртгэлийн програм хангамжийн чиг хандлага нь ер нь хаашаа чиглэж байна вэ? Програмыг яаж хөгжүүлэхэд илүү анхаарч байгаа вэ? За сүүлийн одоо програм хангамжийн чиг хандлагад бол яг хэд хэдэн бас зүйлсүүд бас орж ирээд явж байна. За ялангуяа нэг номерт бол үүлэн технологи тий. Ер нь бол одоо энэ үүлэн технологи буюу илүү одоо энэ тооцоол дата дөрөв шилжиж тий илүү хэлбэр хаанаас хандаж ажиллах ийм боломжтой зүйлүүд бол нэлээд чиг хандлага болоод орж ирж байна. За монголчууд ч гэсэн энэ рүү одоо ингээд бас шилжээд манай компани ч гэсэн энэ рүү бас ингээд шилжээд ингээд явж байгаа. За дараагийн нэг зүйл нь болохоор автоматжуулалтын асуудлууд байдаг. За ер нь бол яг одоо ингээд илүү одоо нэг гар ажиллагаа хялбарчлах те ер нь бол яг робот RPA гэж ярьж байгаа. Илүү одоо нэг дөрвөн тодорхой ийм ажлуудыг ерөнхийдөө ингээд роботууд хийдэг ийм загварлуу орж ирж байгаа. За манайс гэсэн одоо тэр жил гарны өмнөөс эхлээд RPA-г одоо бас програмд оруулаад зарим ийм автоматар хийх ажлуудыг одоо те 24 цаг одоо ингээд роботууд хийх ийм боломжуудыг бас бид нар бас оруулаад явж байгаа. За дараагийн нэг чиг хандлага нь болохоор за мобайл дэмжлэг буюу одоо ерөнхийдөө зөвхөн компьютерийн ард те сууж одоо ажил хийх биш. Тэгээ илүү одоо яг хүссэн газраасаа те мобайл одоо аппликейшн таблет ашиглаж те одоо ажиллаа хийх, мэдээлэл харах, шийдвэр гаргах энэ чиглэл рүү бас үлийн чиг хандлага явж байна. За дараагийн нэг бас чухал чиг хандлага бол интеграцийн асуудал байж байгаа. За ер нь бол санхүүгийн програм болон одоо бусад бүх програмуудтайгаа интеграц хийх ийм нээлттэй байх ёстой. Ингэж байгууллагын одоо мэдээлэл өөрөө одоо санхүүгийн системтэйгээ уялдаж тэ ажиллах ийм боломж болцоогоор хангах ийм чиг хандлага. Тэгэхээр энэний дагуу ч гэсэн бас бид нэр ийм API сервис гаргаад бусад системүүдтэй холбоод бас ингэж явж байгаа. За дараагийн нэг чиг хандлага болохоор мэдээллийн аюулгүй байдал. За энэ одоо ялангуяа одоо энэ цаг үед бол мэдээллийн аюулгүй байдал бол өөрөө маш чухал болсон юм сэдв болоод ингэ явж байна. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг хангасан одоо ийм програмууд бол өөрөө бас нэлээд одоо байгууллагт хэрэгцээтэй ийм үнцэнтэй бол ингэ болоод явж байна. За тэгвэл Smart Logic компанийн хувьд бол эхлэн модох бүртгэлийн програмыг одоо хэдэн жил хөгжүүлж байгаа вэ? Олон төрлийн хэмжээтэй байгууллагуудаас ашиглаж байгаа. Сая дурдсанчлын мэдээллийн аюулгүй байдал энэ чиг хандлагуудыг та дурдлаа. Энийг яг үйл ажиллагаанд энэ програм хангамжтай яаж нэвтрүүлж хөгжүүлж байгаа вэ? За гоё асуулт байна. За манай компани одоо үүсгэн байгуулагдаад 10 жил болж байна. За энэ 10 жилийн хугацаанд бид нар одоо энэ санхүүгийн програмыг хөгжүүлээд сайжруулад одоогоор нэг 3000 орчим аж ахуй нэгжид програма нийлүүлээд нэвтрүүлээд ингээ байнгын сервис үйлчилгээгээ үзүүлээд ингээ ажиллаж байна. 2023 оноос за энэ мэдээллийн аюулгүй байдлын стандарт буюу ISO 27001 гэдгийг бид нар одоо бас компанида нэвтрүүлсэн байж байгаа. За энэ стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой бид нар энэ одоо програм хангамжийн мэдээллийн аюулгүй байдал за эргээд харилцагчдын дата мэдээллийг хамгаалах тэ энэ зүйл дээр нэлээд одоо бас өөрчлөлт шинжилгэүүдийг хийж ахис твчил гаргасан байж байгаа. За нэгдүгээрт одоо ялангуяа мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой за мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь одоо мэдээллийн нууцлал хүртээмжтэй бүрэн бүтэн байхтай холбоотой асуудлыг одоо энэ хүрээнд бол энэ стандарт байдаг. За бид нар одоо харилцагчийн одоо мэдээллийг одоо ялангуяа сүлжээгээр явуулахдаа бид нар одоо SSL протокол ашигладаг тий. Ингэж бид нар одоо дата мэдээллийг нууцладаг байж байгаа. За сервер дээр бол одоо өвдлийн сангийн түвшинд за 256 байтын өндөр нууцлалтай датабейсийг бид шифрлж энкриптлж одоо бас хадгалдаг байж байгаа. За энэ маань эргээд өвдөг мэдээлэл хадгалах эрсдлээс хамгаалж өгч байгаа гэсэн үг. За эргээд одоо тухайн одоо програмын өөрөө за хэрэглэгчийн төвшөнд те одоо хандах те бүхий л төвшний тохиргоонууд байж байгаа. Ямар хэрэглэгч ямар одоо эрэхтэй байх уу те за ямар цонхон дээр ажиллах уу ямар тайлан харах уу бүх зүйлийг байгууллагууд маань одоо бол ингээд
нэлээд нарийн төвшөнд одоо бас ингээд тохируулдаг болоод ер нь бол ирж байна. Тэ ингэснээрээ илүү нөгөө нэг мэдээллийн аюулгүй байдал маань эргээд одоо яг хэрэгтэй хүмүүс нь хэрэгтэй мэдээлэлээ хараад ингээд явах боломжийг бүрдүүлж байгаа. За нөгөө талаараа эргээд нөгөө логийн асуудал байж байгаа тийм. За ингээд тухайн мэдээллийн систем дээр байгаа хэрэглэгчид ямар дата мэдээлэл рүү хандсан, тийм ямар тайлан харсан, ямар хугацаагаар шүүж, ямар тайлан авсан, тийм ямар мэдээллийг үзв гэдэг энэ бүх лог мэдээлэл мэн өөрөө бас мэдээллийн системд хадгалагдаад явж идэг. Тэгэхээр за одоо эргээд энийг аль мэдээлэл рүү хэн хэдний өдөр яаж хандсан байна гэдгийг хүртэл ингээд хараад шүүгээд одоо бас харах боломжтой. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө энэ мэдээллийн аюулгүй байдал дээр бол сүүлийн үед маш их анхаарад одоо сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ мэдээллийн аюулгүй байдлын одоо энэ стандарт нэвтэрснээс хойш бол энэ мэдээллийн системийнхаа мэдээллийн аюулгүй байдлыг бол нэлээд сайжруулад хөгжүүлээд ингээд явж байна. Смарт ложик програмын онцлог давуу талаас тэгвэл та хуваалцаач. За баярлалаа. За манайх ерөнхийдөө ийм 3 түвшний санхүүгийн програм байдаг. Smart Balance Lite, Smart Balance Pro, Smart Accounting гэдэг. За яг манай үндсэн одоо яг энэ ERP-тэй, ERP-гийн нэг хэсэг болон бусад системүүдтэй холбогдож ажилладаг үндсэн гол програм маань Smart Accounting буюу одоо ерөнхийдөө энэ сангийн яамны зөвшөөрлөө одоо дунд олон том аж ахуйн нэгжлэр авсан ийм програм байж байгаа. За мэдээж одоо хамгийн ихний том давуу тал гэх юм бол одоо энэ програм одоо гараад ерөнхийдөө 3000 орчим байгууллага өөрөө ингээ хэрэглээд явж байна те. Энэ бол өдөр тутамдаа хэрэглээд явж байна гэдэг бол бас хамгийн том давуу тал болов уу гэж бодож байна. За дараагийн нэг онцлог нь болохоор за энэ програмыг бид нэр хөгжүүлэхдээ зөвхөн санхүүгийн нэгтлэн бодох бүртгэл биш те. Нэмээд татврын нэгтлэн бодох бүртгэл, удирдлагын нэгтлэн бодох бүртгэл, өртгөний нэгтлэн бодох бүртгэл, тэ аудит. За энэ хүрээндээ ерөнхийдөө бас том зургаар нь харж энэ системийг хөгжүүлсэн. Тэгэхээр зөвхөн ингээд нэг ажил гүйцэтгэгээ бүртгээд тайлан гарна гэхээсээ илүү байгууллагын одоо тэ удирдлагуудад хэрэгтэй мэдээллийг боловсруулж өгдөг, шийдвэр гаргалтанд нь тусалдаг, татврын тооцооллыг автоматар хийдэг. Санхүүгийн шинжилгээ одоо санхүүгийн менежмент талын зүйлүүдийг бас нэлээд оруулж өгч ингээд байгууллагын ерөнхийдөө санхүү нэгтлэн бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг хангах ийм зорилготойгоор бид нар бас энэ системийг хөгжүүлсэн. За дараагийн нэг бас гол давуу тал юу юм бэ гэхээр группийн нэгтгэл тайлан. За энэ бол ялангуяа одоо групп компаниуд дотор олон охин компанитай тэр олон охин компаниудын тайлан мэдээг жилдээ нэг удаа ингээд нэгтгэдэг те. Устдах хүчил, тохируулах хүчил тэгээд асар олон зүйлүүдийг хийдэг. Тэгэхээр энийг одоо бас бид нар шийдэж, за энэ группийн нэгтгэлийн системийг гаргаж ирснээрээ за энэ үйл ажиллагааг одоо бас илүү хялбар, алдаагүй хийх ийм боломж болцоогоор олгож өгсөн байж байгаа. За энэ одоо системийг бид нар анханасаа хөгжүүлэхдээ хэрэглэгчид ойлгомжтой байх, тэ оруулсан дата мэдээллийг хялбараар харах, тэ одоо програмын одоо цаад логик өөрөө яаж ажиллаж байна, тэ энэ тайлан өөрөө яаж гарч байгаа вэ гэдэг бүх логик нь өөрөө шилэн байх. Энэ зүйл дээр бид нар бас нэлээд анхаарч одоо системийг анханаас нь хөгжүүлсэн. Бас нэг давуу тал нь болохоор за энэ систем нь өөрөө мобайл аппликейшнтай 3 төрлийн мобайл аппликейшнтай байдаг. За удирдлагын мобайл аппликейшн, за бараа материалын үндсэн хөрөнгийн гэдэг тийм. Тэгэхээр одоо энэ дээр юу гэдгийг нервууд, удирдлагууд тийм заавал ингээд компьютерийн хард суугаад байх шаардлагагүй хүмүүс маань за одоо дэлхийн хаанч явж исэн мобайл аппликейшнаараа мэдээлэл харчдаг тийм. Энэ одоо санхүүгийн мэдээлэл, барааны үлдэгдэл тийм бусад одоо мэдээллүүдээ ингээд хараад шийдвэр гаргаад ингээд явах бас боломжоор болгодог. Ерөнхийдөө манай систем бол ямар ч системтэй интеграц хийх боломжоор бид нар хангаад өгсөн байж байгаа. Энэ дээр зориулаад бид нар API, за өвдлийн сангийн төвшөнд бас ингээд холбогдох боломжтойгоор гаргаад өгсөн. Маш олон системүүдтэй бид нар бол ингээд интеграц хийгээд ингээд мэдээлэлээ солилцоод ингээд явдаг байж байгаа. За энд бол бас маш одоо туршлагатай, салбартай олон жил болсон олон залуучууд одоо энэ системүүдийг одоо ингээд хөгжүүлээд, сайжруулад ингээ явж байна. За ийм давуу талууд байна. Баярлалаа. Манай хөтөлбөрт нэмэлт мэдээлэл өгөхөөр нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжийн үнэлгээчин дата аналист Эрхэнбаяр хүрэлцэн ирээд байна. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт 2023 оноос эхлэн нэгтлэн бодох бүртгэлийн бүртгэлэгдлэх зөвшөөрөгдсөн програм хангамжид хяналттай байгаа ажлыг хэрэгжүүлж байгаа. Таны талаар мэдээлэл өргөхгүй юу? За төрийн
байгууллагын чиглэлийн зарим чиглэлийг мэрэгжлийн холбоод байгууллагууд шилжүүлэх ажлын хүрээнд мэрэгсэн нэгтлэн бодгчийн институт нь 2023 оноос нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжид үнэлгээ өгөх ажлыг хүлээн аваад ажиллаж эхлэв байна. Одоогоор 14 компани үнэлгээний шалгалтанд орсноос 11 компани үнэлгээндээ тэнцээд явж байна. Үнэлгээ хийх явцад ямар асуудлууд тулгарч байна вэ? Нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжийн үнэлгээ хийлгэж байгаа компани маань аль болох програм хангамжаа хэрэглэдэг нэгтлэн бодогчороо тайлбарлуулад нэгтлэн бодох бүртгэлийн програм болон модуль тус бүрийн функц үйл ажиллагааг жишээ бодлоготой танилцуулбал илүү шалгалтын ажлыг илүү үр дүнтэй болгоно. Тухайлбал зарим нэг анхан шатны баримтуудыг хийж бүрэн хийгээгүй, зарим нэг журнал болон ерөнхий дэвтэр туслах журналуудыг орхигдуулсан зэрэг алдаанууд бол гарч байна. Ийм алдаануудаа бол даруй засаж сайжруулах хэрэгтэй. Мөн гадаадын програмыг орчуулж хэрэглэж байгаа хөгжүүлж байгаа компаниуд маань нэр томьёо болон жижиг програмаас гарах болон нэр томьёоны асуудлуудаа бол засаж сайжруулах хэрэгтэй байна. Аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн програм сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Та энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу? Нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжийг хэрэглэж байгаа хэрэглэгч компаниуд маань нэгтлэн бодох бүртгэлийн програмыг сонгохдоо хөгжүүлэгч байгууллагын ажлын туршлага, найдвартай ажиллагааг нэн төрөнд харгалзах хэрэгтэй. Мөн сангийн яамны зөвшөөрөл, дүн үнэлгээг бол анзаарах шаардлагатай. Нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжийн зөвшөөрөл авна гэдэг нь тухайн компани хөгжүүлсэн нэгтлэн бодох бүртгэлийн програм нь Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн хууль дүрмийг биелүүлж анхан шатны баримтууд болоод бусад тайлан мэдээнүүдийг бүрэн гаргаж байгаа гэдэгт үнэлгээ өгж байгаа хэрэг юм аа. Харин одоо бид нэгтлэн бодогчийн төлөөлөл мэрэгсэн нэгтлэн бодогч уянгатай холбогдож нэмэлт мэдээлэл авъя. Сайн байна уу? Сайн байна уу? Нэгтлэн бодох бүртгэлийн програм сонгоход юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Та энэ талаар өөрийн туршлагаасаа хуваалцахгүй юу? За, нэгтлэн бодох бүртгэлийн програм буюу санхүүгийн тайлан бэлтгэх програмыг сонгохдоо бол одоо сүүлийн үед бол бүх байгууллагуудын хувьд бүтэн автоматжуулалт маань аюул чухал байгаа учраас үүний нэгэн том хэсэг нь бол санхүүгийн програм байгаа. Тийм болохоор бүх үйл ажиллагааны програмуудтайгаа аль болох уялдаж ажиллах санхүүгийн програмыг сонгох нь маш одоо том чухал ажил одоо шийдвэр гаргахад хэрэгцээтэй зүйл болоод байгаа. Яагаад гэхээр одоо нөгөө борлуулалт те хүний нөөц үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн програмуудтайгаа хамтарч ажилласнараа интеграц хийж хоорондоо одоо мэдээллийг нэг доор дамжуулснараа тухайн шаардлагатай мэдээллүүдийг яг цагт нь гаргах те хэрэгцээтэй шаардлага яаралтай шийдвэр гаргах шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэхэд бол маш чухал үүрэг ролтой учраас эдгээр програмуудтайгаа үйл ажиллагааны үндсэн програмуудтайгаа хамтарч ажилладаг байх нь одоо үндсэн шаардлага байгаа. Түүнээс гадна шаардлагатай мэдээллүүдийг боловсруулах боломжтой програмуудыг сонгох нь зүйтэй байгаа. Санхүүгийн тайлангаас гадна удирдлагын түвшинд хэрэглэгдэх мэдээлэл одоо шаардлагатай материалуудыг, тайлангуудыг гаргах боломжтой санхүүгийн програмыг одоо өөрсдийн хэрэгцээ шаардлагандаа тохирсон програмыг сонгох нь хамгийн одоо чухал ач холбогдолтой байна. Нэгтлэн бодох бүртгэлийн програмууд үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Тэгвэл үүнтэй хөл нийлүүлэн алхахын тулд нэгтлэн бодогч нар маань юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Нэгтлэн бодогч нар маань ихтэй сургалт төгсөхдөө академик боловсролын хүрээндээ санхүүгийн програмын талаарх хичээлүүдийг үзэж төгссөн байдаг. Үүн дээрээ нэмээд тусгаалсан програмын сертификаттай сургалтуудад сурах, мөн онлайн бэлтгэсэн контентуудыг үзэж суралцаж өөрсдөө байнга одоо сайжруулах хэрэгцээ бол байна. Баярлалаа. Энэ удаагийн дугаараараа бид нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжийн талаар ярилцлаа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт 2023 оноос эхлэн нэгтлэн бодох бүртгэлийн програм хангамжид үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэхүү үнэлгээ хийснээр аж ахуйн нэгж байгууллагууд Монгол улсын хууль болон олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Үнэлгээ хийлгэсэн програм хангамжуудын талаарх мэдээллийг та бүхэн Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт болон сангийн яамны албан ёсны вебсайтнаас харах боломжтой. Энэ удаагийн
хөтөлбөрт бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочдод баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.